За сайн уу манайхаа. Удаан уулзаагүй удсан байна. За өнөөдрийн бичлэгээр та нартай ямар сэдвэрийг хүргэх вэ гэхээр охид өсгөөчүүд маань ялангуяа гоо сахны бүтээгдэхүүн сонгож авахд сонголт хийхэд бол маш хэцүү байдаг. Тэгээ энд багхан ч гэсэн тус болох үүднээс өнөөдрийн бичлэг хүргэж байна. За тэгээ өчигдөр би Instagram-ийнхаа story дээрээ нэг энэхүү сториг оруулсан байгаа. За энэ дээр юу гэсэн байсан бэ гэхээр та нартай өөрийн хэрэглэх дуртай гоё гэж бодсон бүтээгдэхүүнээ санал болгоё. Гол нь хамгийн их санал авснаар нь стори хийж оруулъя гэсэн байгаа. За гэхдээ энэ болохоор ямар нэгэн тийм реклам биш. Одоо юу гэдэг цэвэр яг миний яг өөрийн хэрэглэж үзсэн бүтээгдэхүүнүүдэд та нартай санал болгоно. За тэгээд хүмүүсээс санал асуусан. Энэ дээр болохоор ингээд 7 бүтээгдэхүүнийг чагсаасан байгаа байхгүй. Нэгдүгээр cleansing oil буюу тосон цэвэрлэгч. За хоёрдугаар cleanser одоо нөгөө нүрийн шингэн савн тэ цэвэрлэгчийг бичсэн байна. За 3-т болохоор тонер байна. За 4-т essence, 5-т serum, тэгээд 6-т moisturizer буюу чигшүүлэгч тос. За хамгийн сүүлд маскыг оруулсан байгаа. За тэгээ энэ дундаас хамгийн их санал авсан 3 бүтээгдэхүүн гэвэл за тонер байна, essence байна, serum байна. За миний хувьд болохоор тонер маш их чухал байдаг. Яа тэгэхээр нөгөө нүрийн шингэн савнгаар угаачаад дараа нь тонероор арчаар үлдэгдэл нөгөө бохирдлыг маш сайн цэвэрлж өгдөг. Тийм болохоор тонерыг бол ерөөхдөө бол заавал хэрэглэж явах хэрэгтэй. За тэгээд надад болохоор яг одоогийн байдлаар 2 тонер байна. Энэ нь болохоор нэг нь болохоор энэ Keep Cool Sooth Toner гэдэг 85% одоо хулсны агуулмжтай юм бамбу тонер байна. За тэгээд энэ болохоор илүү юм шингэн бүтцтэй. За тэгээд энэ 2 тонерыг одоо яг адилхан нэг зүйл нь юу гэхээр ямар ч үнэргүй. Одоо үнэргүй байна гэдэг нь болохоор ямар ч арьстай хүн хэрэглэж болно гэсэн. Одоо жишээ нь үгтэй маш эмзэг арьстай хүмүүс яг ийм үнэргүй тонерыг хэрэглүүлэх зүгээр. Үнэргүй тонерыг болохоор unscented toner гэж хэлдэг ба. За энэ нь болохоор cleansing unscented toner байна. За тэгээд энэ болохоор энээсээ ялгаатай бага зэргийн өтгөн энэ юу гэсэн үг вэ гэхээр өтгөн байх тусмаа арьсан сайн чигшил өгдөг. Хуур арьстай хүнд илүү тохирно гэсэн үг. За тэгээд энэний бас нэг онцлог нь болохоор essential oil free учраас эмзэг арьстай хүнд бас их тохирно. За тэгээд балансыг гоё pH тэнцвэрийг гоё тэнцвэржүүлж өгдөг. Ийм 2 тонер байна. За тэгээд миний өмнө хэрэглэжсэн тонерүүдээс гэвэл Doctor-гийн тонер байна. Энэ Doctor-гийн тонер болохоор баг ингээд усаар ингээд цэвэрлж байгаа юм шиг ямар ч юм үнэргүй маш гоё тонер байсан. За тэгээд дараа нь болохоор Purito-гийн Centella unscented toner байна. За Centella ч юм болохоор арьсыг гоё тайвшруулж өгдөг эмзэг арьстай хүнд их тохиромжтой. Тэгээд unscented гэж байгаа учраас үнэргүй болохоор арьс нь хэр баг юм тохирдгүй тийм эмзэг арьстай хүмүүс хэрэглэх зүгээр. Энэ 2 тонерын энэ нь болохоор илүү чигшүүлнэ. За энэ нь болохоор бохирлыг илүү сайн цэвэрлж байгаа нь надад бол санагдсан. Яагаад вэ гэхээр одоо ингээ хүнд ингээ шингээж агаад хичнээн өмнө нь ингээд би нүрийн шингэн самгаар угаацсан ч гэсэн ялангуяа энэгээр арчингууд үлдэгдэл бохирлыг бүр маш сайн авч илээ. Одоо шинэ ингээ хөвөн дээр ингээ харангууд өмнөх одоо хэрэгсэн тэр крем пудр нээж одоо юу гэдэг одоо үлдэгдэл ингээ бүр сайн ингээ наалтцсан гарч ирж илээ. За дараагийн бүтээгдэхүүн болохоор essence байна. Essence-ийг ялангуяа Монгол охид өсгөөчүүд маань заавал хэрэглэх хэрэгтэй гэж би хэлмээр байна. Яагаад гэхээр Монголын цаг уур болохоор нэлээд юм хуур ашил ихтэй. Тэгээ эрс тэрс уур амьсгалтай учраас бидний арьс маш их хуур ашиг гэдэг. За тэгээд гүний чигшил байхгүй тохиолдолд цагаан батга маш их үүсгэж байдаг л та. Тийм болохоор бид нар арьсаа гоё бэлдэж өгөх үүднээс тонерийн араас эссенцийг хэрэглүүлэх зүгээр. Эссенцийг болохоор одоо бүтцээс нь хамаарат хэдэн ч удаа давхарлаж болдог. За одоо яг одоогийн байдлаар миний хэрэглэж байгаа эссенц болохоор энэ Purito-гийн эссенц энэ болохоор niacinamide 5% тай. За тэгээд маш сайн чигшил өгдөг. Ийм балансыг гоё тэнцвэржүүлж өгдөг ийм эссенц байна. За тэгээд энэ эссенц болохоор ийм шахдаг памптай. Тэгээд бусад эссенцийг бодвол бага зэргийн жоох өтгөндөө ч юм шиг. Тэгтээ ямар нэгэн тийм элдв янзын үнэр энэ төр байхгүй эмзэг арьстай хүн ч гэсэн хэрэглэж болохоор надад л энэ эссенц бол таалагддаг. За тэгээд энэ эссенцийг болохоор 1-2 удаа давхарлаад хөргөчлөх зүгээр. Ялангуяа арчин маш их хуур ашиг гадаа бол. Тэгээд энэний өмнө болохоор би 2 эссенц илүү онцлмоор байна. Одоо шинэ Misia-гийн Artemisia Treatment Essence гэдэг
одоо Artemisia ургамал агуулсан энэ эссенц байна. За би энэ зургийг гаргачихъя. За энэ эссенц бол надад таалагддаг. Энэ эссенцийг бодвол энэ Мишагийн эссенц болохоор илүү юм шингэн. Тэгэхээр өнөр нь яг юм ургамал үнэрсэн эссенц байгаа. Тэгээ надад бол маш их таалагддаг. Тэгээд ийм шингэн эссенцийг болохоор бүр хэдэн ч удаа давхарлаж болдог. Ийм өтгөмдөг болохоор 1-2 удаа хэрэглэхэд бол яг ийм хуурай арьстай хүнд бол зүгээр хангалттай сайн чийшлэг өчтдөг гэсэн үг. За тэгээд ийм Artemisiaгийн эссенцийг болохоор ийм батг гардаг, тослог арьстай, холимог арьстай иймэрхүү ийм тос их ялгараад байдаг арьстай хүнд болохоор маш гоё чийшлэг өчнө гэсэн үг. Илүү тохиромжтой. Тэгээ надад бол энэ эссенц бол таалагдчихсан. За тэрний өмнө болохоор би тэрний дараа нь болохоор би Puritoгийн boosting эссенцийг бол хэрэглэжсэн. За энэ зургийг бас гаргачихъя. За boosting эссенц нь болохоор 3% niacinamide орсон. Тэгээд надаа яг түрүүний хэлсэн энэ 3 эссенц бол гуруулаа надад таалагдсан. Тэгээд дараагийн онцлог эссенц болохоор Melano CC vitamin C байна. Энэ болохоор эссенц байгаа. Уг нь бол vitamin C нэ дандаа серум байгаад байдаг шүү дээ. Энэ болохоор арай нэг юм одоо texture буюу одоо бүтцэн арай өөр тэгсэн ирнэ эссенц. Тэгээд энэ эссенцийн хувьд болохоор надад бол таалагдсан юм битүүмжилсэн одоо тий гадны одоо нэг нарны тусгал орохооргүй ийм саарлангийн ийм савлгаатай. Тэгээд энэ их онцлог ийм туслаа гардаг юм лээ. Тэгээ vitamin C-ийн гол одоо юу гэдэг үйлчлэг нь болохоор тэр үйлчлэг нь болохоор арсны өнгийг гой цайруулж өгдөг. Одоо ялангуяа тийм сэвх бүд өргүүлэгч гэдэг юм уу одоо тэ dark spot-уудыг бол ярилахад бол илүү тохиромжтой. Тэгээ энэ эссенц бол надад таалагдсан. Дахиж авах уу гэвэл би яг авсан ч яах вэ гэж би бодож байна. Гэхдээ бүр амар тийм гоё эссенц бол биш. Зүгээр бас нэг удаадаа туршаад үзэхэд бол их одоо боломжийн эссенц гэж хэлж болно. Дараагийн хүмүүсийн хамгийн их санал авсан бүтээгдэхүүн болохоор серум байна. За яг одоогийн байдлаар миний хэрэглэж байгаа 2 серум байгаа. За энэ 2 серум нь болохоор нэг нь The Ordinary Brand-ийн ascorbic acid 8% тай, alpha arbutin 2% тай ийм серум байна. За энэ болохоор миний 2 дахь сав хэрэглэж байгаа. 2 дахь бодол нь. За энэ болохоор энэний өмнө болохоор би энэ оны 5 сард хэрэглэж дууссан. Тэгээ надад маш их таалагдсан учраас энийг би дахиж худалдаж авсан байгаа. Гэхдээ дунд нь нэлээд 5 сарын зай үлдээж байгаад авсан. За тэгээд энэ серум болохоор ийм дроптой. Тэгээд яг бүтэн соруулах бол бас шаардлагагүй юм шиг санагдсан. Яг хуур арьстай хүн тэгж болно л да. Яг бүтэн соруулахаар хитрхи ингээд жоон тослогдоо мэдрэмж өгöd байгаа. Гэхдээ арьсны өнгийг гоё сэргээж өгдөг, гоё жигдэлж өгдөгөөр надад маш их таалагдсан. За энэ серумны нэг сул тал нь юу вэ гэхээр одоо шинэ цагаан бодолк ч юм уу эсвэл цагаан цамц ингээд өмсөд нүрээ ингээд арчилж яхад яг тэр цагаан бодолкны яг цахаар нь юм шарлж илээ. Яг тэр энэ чи өөрөө vitamin C агуулсан учраас ингээд тэр шарт холбоо нь илүү яг цамцыг бол айгүй шар болгодог юм лээ. Энийг бол би өмнө хэрэглэхдээ ч мэдэрсэн, одоо ч гэсэн хэрэглэхдээ яг ингээд цагаан цамц өмсөнгөл яг энэ хэсгээрээ шарлцдаг юм лээ. За энэний өмнө болохоор би Naturium brand-ийн vitamin C хэрэглэжсэн. Тэр ч гэсэн дайжгүй. Гэхдээ шарт холбоо үлдээдгүй. Энэ болохоор үлдээдэг юм лээ. За дараагийнх нь болохоор ретинол байна. За энэ ретинол болохоор би энэ хоёрыг яаж хослуулдаг вэ гэхээр vitamin C-гээ болохоор өглөөнийхөө арьс арчилгаандаа хэрэглэчээд араас нь заавалныхаа тусыг хэрэглэдэг. Гэхдээ ямар ч бүтээгдэхүүн хэрэглэсэн нарны тус хэрэглэхийн өмнө чийшүүлэгч тусаа хэрэглэж ингэж төгждөг байгаа. Тэгчээд хамгийн сүүлд нарныхаа тусыг хэрэглэдэг. Энийг өглөөнийхөө арьс арчилгаанд, энийг болохоор оройныхоо арьс арчилгаанд хэрэглэдэг. Яг бол энэ чинь ретинол учраас оройн арьс арчилгаанд хэрэглүүл илүү үр дүнтэй. Тэгвэл өглөө хэрэглэх юм бол нарны хэд ягаан тоонд энэ жоохон ретинол жоохон мэдрэг байгаад байдаг. Арьсыг жоохон зөвшөөрөх гэдэг учраас оройн арьс арчилгаанд хэрэглүүл хэцүүгээр. За тэгээд ретинолыг ямар хүмүүс хэрэглэх вэ гэхээр ялангуяа 25-аас дээш насны хөгшрөлтийн үеийн хувцас явагдаж байгаа хүмүүс хэрэглүүл хэцүүгээр. Энэ ретинол болохоор The Inkey-List брендийн ретинол байгаа. Гэхдээ нэг онцлог нь Instagram дээр та нар мэдгүй бах хайрам гэдэг одоо гоосхны гоё зөвлөгөө өгдөг залуу байгаа шүү дээ. Тэрнтэй хамтарсан юм ретинол. За дээрээс нь Rainbow Algae буюу одоо нэг юм солонгорсон далайн одоо замаг гэх юм уу. Тэрний найрлагатай. Тэгээд энэ серумын хувьд болохоор
ийм шахдаг. Тэгээд нэг сонин ингээд шууд ингээд шахахаар юус гарч ирэхгүй. Тэгсэн ирнэ. Араа гарч ирэхгүй. Тэгвэл зарим яг ийм савлгаатай серум чинь шууд ингээд одоо шингэн бүтцтэй бол шууд ингээд урсаад алга болчдөг тий. Тэнгуут энэ ингээд дарж байгаа юус гарахгүй байжснаа гараад ирдэг. Их тэгж асгардаг гэх юм. Ийм шар өнгийн бүтцтэй. Тэгээ надад бол таалагдсан. Тэгээд энийг болохоор нэг юм сануулхад жирэмсэн болон хөхүүл инженер бол ерөөсөө хэрэгжилж болохгүй. За санал асуулгаар хамгийн их санал авсан одоо 3 бүтээгдэхүүнүүдээс өөрийн хэрэгжилж үзсэн, гоё гэж бодсон бүтээгдэхүүнүүдэд та нар санал болголоо. Тэгээд сонголт хийхэд илүү дөхөн болсон болов уу гэж бодож байна, найдаж байна. За тэгээд өөр бас дурдаагүй бүтээгдэхүүнүүд байна л да. Одоо cleansing oil, cleanser, одоо moisturizer буюу чигшүүлэгч тос, за маск үлдсэн байна. Хэрвээ та нар хүсэх юм бол би дараагийн бичлэгээр яг эдгээрээс одоо хилж амжаагүйгээс өөрийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүнүүдээ бас бичлэг болгон хүргэж болно. Хэрвээ та нар хүсэх юм бол энэ коммент хэсэг заавал сандуудаа бичээрэй. Тэгвэл их санал авах юм бол би дараагийн бичлэгээр яг эдгээрээр бичлэг болгон хүргэх болно. За тэгээд энэ бичлэг манд таалагдсан бол лайк дараа, тэгээд subscribe дарахаа бүү мартаарай. Ингээд дараагийн бичлэг хүртэл уулзлаа. Түр баяртай.